Дэлхийн монголчуудын ээжэл радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг. Ямаа нэмийнхэн халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг 1-р студиэс, радиог 1-р студиэс Царай мот болон Ааш муутай Аринер хамтран өргөдөг найруулагчаар ундрах ажиллаж байна. Манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ Солонгос хамтыг Монголд өрөөтэй Gangnam Kimchi хамтран ажиллаж байна. За мөн балга бүрээс ирж хүч өрөөтэй Maya брендийн Smooth-ус хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарсан уу? Сайхан амарсан. За өнөөдрийн Hot Topics халуун сэдвүүд дэлхийд даяар юу вэ тухай ярьдаг. За бид хоёр сүүлийн 24 цагийн Google хайлтаар тэргүүлж байгаа сэдвүүдийг хэлье. За өчтөрөөс эхлээд бид хоёр YouTube дээр ирсэн комментуудаас онцлоод эхэлсэн. За тэгвэх үү. За өнөөдөр болохоор би яг өчигдрийн нэвтрүүлэг дээр ирсэн 2 комментиг онцлохоор ингээд татаад авсан байна. За Major League MJL гэдэг хаягнаас Joe Burrow бол Америк хөл бөмбөгийн NFL-ийн суперстар quarterback байрлал буюу хамгийн чухал байрлал болох холбон тоглогч Америкта коллежийн од болж байсан гэдэг ийм коммент ирсэн байна. Тэгэхээр хоёлаа өчтөрийг ярьсан шүү дээ. Америктгийн Joe Burrow гэдэг хүн Оливия Понтон гэдэг энэ модель бүсгүйтэй үерхсэн чинь хүмүүс маш их шуугаад хайгаад байгаа юм байна. Ингээд тэрнтэй хоёр хүнийхэн дээр нь тусдаа ороод ирлээ гэж ярьжсэн бол үнэхээр Америкта од гэдгийг одоо энэ Major League MJL гэдэг хаяг маань бит хоёрлоо одоо коммент дээр бичсэн байна. За дараагийн үргэлжлүүлэх миний сонгож авсан коммент энэ аюу хөөрхөн коммент заа. За Инх туяа Цэдэн дам гэдэг хэрэглэгч маань миний насны 50 нэмэх насны хил ус муутай хүмүүс дэлхийд дахинд хамгийн сүүлийн үед болж юу болж байна гэдгийг зүгээр шүүгээд шигшээд бидэнд хүргэдэг үнэхээр сайхан нэвтрүүлэг шүү. Өглөө бүр догтлоо сонсдог доо хоёроо гэсэн байна. Би энэ ядаа ингэ нөгөө эрэг сэтгэлүүд угаасаа л гоё штэ. Нэг өдөр ингээл нэг эрэг сэтгэл авангууд би тэр өдөржингөө тэр артлын офс айгу ачаагалтай сууж инээ гэл хүн болохоор харж баярлаа сууж. За манай айрч нь бол яг ийм үгээр бас цэнэглэгддэг хүн гэж хэлж болох юм байна. За би бол 2-3 коммент яг ажиллах утгатай 2-3 комментиг авлаа. Эхэлж танилцуулахдаа удаа танаа шууд мэдээлэл орё гэж нэг биш нэжгээд хэдэн комментэр суучраа шууд мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За Америкийн нэгдсэн улсад яг одоо Google трендээр 5 сая хайлттайгаар 21 цагийн өмнөөс трендлж эхэлсэн нэг сэдв байна. US Teacher Appreciation Day 2025 буюу Америкийн нэгдсэн улсад багш нарт талархлын бүр 7 хоног гэж болд юм байна. За энэ 7 хоног нь өчигдөр эхэлсэн. За 5 сарын эхний энэ 2-7 хоногоос ингэж эхэлдэг юм уламжлал болгодог юм баяр өгдөг юм байна. За тэгээд энэтэй холбоотой хайлт 5 сая хайлт гэдэг бол үнэхээр бүр гайхмаар их хайлт. За ингээл хамгийн супер сэдвүүд дараагийн сэдвүүд хамгийн ойрхон 1 сая хайлттай байх жишээтэй. За энэс 5 сая хүн Америкт ингээ хайсан гэдэг чинь Америкт даяар сонирхож байгаа гэсэн үг. Тэгээд яагаад сонирхоод байгаа юм гэсэн чинь айгүй хөөрхөн. Ингэдэг юм байна. Багш нарын баяраар ялангуяа хүмүүс багш нар их чухал үүрэгтэй гэдгийг коронавигийн үеэр ойлгосон юм байна. За коронавигийн үеэр ч багш нарт биднэрт маш тийм хэцүү ажил гэдгийг харууллаа шүү дээ. За ингээд гэрээсээ нөгөө юугаараа онлайнаар хичээл орно гэдэг тэр богинохон хугацаанд тэр багш нар чинь тэр онлайнаар хичээл оруулах гэж тэр үед хүүхдүүдийн өсөх, хөгжих, мэдэх болс ажлыг зогсоохгүй байх гэж за нэлээд зовсон. За тэгээд үүнээс хойш ер нь бол багш нар их чухал юм байна гэдгийг улс даяар, дэлхийд даяар сонирхоод ойлгосон. За ингээд Америкийн нэгдсэн улсын тэр тусмаа энийг их ойлгоод гэхдээ илэрхийлэхдээ бизнес их нэг гүнзгий оролцдог болсон юм байна. Яаж гэхээр багш нарт маш сонирхолтой ийм хямдралууд олгодог юм байна. За ерөөсө багшийн ингээд үнэмлэх гэж байгаа шүү дээ. Багшийн үнэмлэхээ аваад яаж болох вэ гэхээр ерөөсө янз янзын Макдоналдсаар өнгө үйлчлүүлж байгаа юм байна. Өглөөний цай. За ингээд үйлчлэгийн хоолны газруудад өглөөний цай 5-аас 8 цагийн үед та хурж ирээд багшийн үнэмлэхээ үзүүлвэл танд өнгө өглөөний цай өгнө гэдэг. Иймэрхүү ингээд нэг хөнгөлт урамшууллууд өгöd байгаа юм л да. За тэгээд ийм ямар хөнгөлт урамшуул байгаагийн хүмүүс сонирхоод багш нарын өдөр гэж бас хайгаад байгаа юм байна. Би уг нь багш хүн юмсан. Монголд ийм болтгоо л гэхдээ гоё юм тий. Юу бодсон ч. Харин тэгээд бас монголчууд ч бас санаа авах хэрэгтэй. Тэгээд энэ Америкийн багш нарын өдрийн хайл зөвхөн ганц Америктад тэргүүлэхгүй байна л та. Би өчигдөр хайжсан Солонгост бас тэргүүлж байна. За тэгээд Солонгосын бас багш нарын өдөр нь энэ 5 сард болдгийм байна. Тэгээд дэрэгдэж байгаа учраас Солонгосууд Америкийн багш нарыг яаж баярлуулж байна? Харьцуулж үзээд байгаа юм байна. Солонгост 2-д орж ирсэн байлээ. Яг энэ трендээр багш нарын өдргээд за тэгээд энэ 7 хоног жингээр багш нарыг ингээд баярлуулж байгаа янз янзаар ингэж багш нар за Вата бургер гэдэг хайлтас тэргүүлж байна. Chipotle гэдэг одоо дандаа хоолны, McDonald's гэдэг Starbucks гэдэг за энэ үйлчлэгийн Америкийн нэгдсэн улсын үндсэндээ үйлчлэгийн бүх салбарынх нь энэ багш нарт зориулсан тусгай юм одоо хөнгөлтөөр үйлчлүүлж байгаа юм байна. За тэгэхээр энэ үед бол багш нар жинхэнэ даам
Үнэхээр л ерөөсөө ингээл за надаа гэл ингээл ороод өгөх юм уу юм байна те. Энэ хаана бас энэ одоо хөнгөлт нь үйлчилж байгаа гэдгийг мэдхийн тулд хайлтнаас ингэж тэргүүлээд байгаа юм байна. Манай үйлчлэгийн салбарын ч сонсоод авахгүй юу дөө. Ер нь те яагаад гэхээр бид нар үдий зэрэгтэй амьдрахад багш нарын ингээд үүрэгрөө л үнэхээр маш чухал байсан. Тэгээд одоо би ингээд аягүй олон багш нартай талархаж боддөө штэ. Усыг заасан те Говьалтай аймгийн цогт сумын Баян Торой бригадын баясгалан багштай баярлалаа гэх мэтчлээ ингээл заяа. Тэгэл үргэлжлүүлэл ингээл одоо гадаад хэл заасан багш нартай гэл ингээл боддог. Тэгээд би боддог байхгүй хэдий миний мэрэгжил багш ч гэсэн би өөрөө ганц ч одоо тий хоног багшаар ажиллаж үзээгүй. Яагаад тэгэхээр энэ бол үнэхээр хүнд хөдөлмөр. Одоо нөгөө шир вил гэж ярьдаг штэ. Цэвэр тэр хүн дотроосоо хүсэж хийдэг ингээд нөгөө нэг одоо нэг ясандаа сайн санааны үйлчлэг ажилладаг тийм. Тэг ингээд чинь тийм хүнд хөдөлмөртэй хүүхдүүдэд заад сургана. Тэр хүмүүсийг хүн болгож ингэж хурцал шейплж одоо ажиллана гэдэг бол өөрөө ингээд цэвэр хүнд хөдөлмөр гэж би боддог штэ. Би багш нараар бол үнэхээр бахархаж талархаж явдаг. Сонноос би одоо яг энэ радиод орохоос өмнө багшийн их сургууль сурч ирсэн. Яг багшаар гээд нийгмийн багшаар сурах гээд хагасчил сурчаад тэгээжсэн чи радиод хөтлөгч болоод ирсэн. Сургуульд харигдсан байгаа. Тийм. Тэгээ ер нь сурыг гээд багшаар ажиллая гэж бодож ирсэн. Бурхан минь юу л болдог болтой гэж бодож байгаа. Зүгээр миний бодлоор бас яалтчгүй нөгөө хэрвээ хүн зүгээр ингээд мөрөөдөл нь улс орноо хөгжүүлэх юм улс орноо ямар нэгэн байдлаар бодиттой юм хий гэж хүсэж байгаа бол тэгж хийж болох нэг ажил нь багш юм шиг яалтчгүй санагддаг. Тэгээд боловсролын салбар бол яалтч чухал байгаа. Тэгээд Америкчууд бол багш нараа ингэж баярлуулдаг юм байна манайхаа. Яас мэдээд авчихад илүүдэхгүй. За тэгэд Монгол төрөө манай айрын сая хэллээ шүү дээ. Энэ share wheel буюу өөрийнхөө хүсэл сонирхлоор л хийдэг ажил гэж бас яг тийм биш юм байна. Монголд ийм болчиход байна. Монгол зарим сайн багш нар бол ерөөсөө ингэж хүсэл сонирхлоор л хийж байгаа болохоос ш. Энэ чинь Финланд жишээ нь багш нар хамгийн өндөр цалинтай дурдаг. Хангамж нь маш өндөр байдаг. Багш ихээр л хүндэтгдэг ерөөсөө дээшээ залардаг тийм одоо мэрэгчлүүд байдаг. За тэгээд Монголд бол тун удахгүй тийм болох байх гэж бодож байна. Энийг бас суралцаад авчихад илүүдэхгүй юм байна гэж бодлоо. Манай аав надад хэлдэг байсан. Ер нь хүний амьдрал өөрөөс хамаарахгүй аз хоёр төрлийн лаз байдаг. За нэг нь бол ханиа сонгох, нөгөөх нь ямар багш чамд оноодох нь. Сайн багш хаяа оноочвол чинь тэгэл аз л гэсэн үг. Сайн багш бол хүний амьдралыг үнэхээр богинохон хугацаанд одоо нүдэн дээр өөрчилж болдог. Хүний амьдралыг зураад өгчдөг тийм хүмүүс байдаг. За тэгээд бас их сайхан баярлуулах юм аа. Америк нэгдсэн улс чинь. Манайхан ч гэсэн удахгүй тийм болоосоо багш нартай талархаж явъё бүгдээ. За дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. За дараагийн мэдээлэл за CNN бол одоо олон жилийн түүхтэй одоо Америкийн одоо тэргүүлэх зэргийн том агентлаг бид нар одоо бүгд мэднэ хоёлоо бол яг нөө тренд дээр орж ирсэн мэдээллүүдийг сонгож авчаа. За CNN ч юм уу BBC ч юм уу те нэг одоо айгуу тийм редакцийн бодлого нь сайн одоо факт чек сайн хийдэг ингээд агентлагуудаас илүү ярихыг түлхүү хичээдэг миний хувьд болохоор тэгсэн чинь CNN цаан чинь хэрэгт орсон. За Хэрэгт ороод дэлхийд даяараа өөр хэвлэлийн агентлагууд CNN-ыг шоолоод сүйд заяа. За 1980 онд байгуулагдсан CNN агентлагийн хувьд энэ жил одоо 45 жилийнхаа нүүрийг үзэж байна. За дэлхийн тэргүүлэх зэргийн агентлаг гэж явдаг. Гэхдээ улс төрийн үзэл баримтлалаар бол Америкт ардчилсан намын агентлаг гэж явд юм байна л та. Уг нь за. Одоо чинь Fox News бол Republican одоо бүгд найрамдах улаан гэж явдаг шүү дээ. Бүгд найрамдах намын хэвлэл мэдээлэл гэж явдаг бол CNN бол одоо яалтчгүй ардчилсан намын гэж явд юм байна. За ингэсэн Мексикт Sinaloa гэж одоо мууж байдаг. За Sinaloa картел гэж одоо гэмтэргийн бүлэглэл байдаг. За энэ одоо дэд бүтц муутай маш ядуу энэ мужаас Хокин Гузман буюу Эл Чапо гэдэг алдартай одоо би Эл Чапог тагжгар гэж орчуулсан юм л та. Тагжгар гэдэг ийм нөхөр гарч ирээд энэ хүн бол одоо юу Колумби Пабло Эскобараас хойш хамгийн алдартай харт амхны бүлэглэлийн толгойлогчдоо тий нэгдсэн улсын шоронгоос оргож үзүүлж байна гэдэг чинь энэ хүний одоо тий ингээд нэг тийм одоо тэр одоо харт амхны бүлэглэлийн толгойлогчийн карьер нь өөрөө амар супер байгаад байна л да. Домог мэж яригддаг одоо хүн шүү дээ. Тэр чинь ямар санд нэг биш хоёр удаа оргосон. Хоёр дахь удаага оргохдоо өөрийнхөө яг өндөр таарсан хонгил ухуулсан байна. 300 400 м ч. Тэр 400 м хонгил ухах гэдэг чинь бас маш их ажил штэ. Гэхдээ яг өөрийнхөө тэгээд зорилго нь Эл Чапо босоогоор гарч ирэх зорилго. Ёо. Кино ерөөсөө кино байдаг те. Цаанаасаа бүр нэг тийм үнэхээр бүр одоо тийм ингээд Эл Чапо зориулсан Netflix-ийн цуврал хүртэл байдаг л да. 3 сизонтэй байлоо би санаж байна. За тэгсэн чинь ингэсэн CNN-ийнхэн Мексикийн нэгэн ингээд нууц байшилд очоод Sinaloa одоо Эл Чапогийн бүлэглэлийн гишүүнтэй уулзаж ярилцлага хийжээ. За тухайн гишүүний хувьд ингээд одоо хар шил зүгээд нүрээ битүү давгаар ороогоо те гарандаа хүртэл бэлий зүгээд хин гэдгээ бол танигдуулахгүй тулд ингээд бүх халахлах арга хэмжээг авсан. За тэгээд CNN-ийн одоо ингээд сет гүйлж эмхтэй одоо
ийм асуулт тавьсан. За ингээд ерөнхийлөгч Трамп танаа ингээд харт амхны бүлэглэлийн гишүүдийг алан хядагчд гэж цоллоод байгаа дэр та ямар байр суурьтай байна вэ гэдэг асуулт асуусан. За яг энэ дээр болохоор нөгөө ардчилсан намын одоо байгууллага гэдэг утгаараа Трампыг одоо тухайн өнөр муулуулах гэж асууж байгаа ийм өнцөг юм байна л та. Гэсэн чинь нөгөө Бачкан муулах нь одоо би тэр хүнийг бол хүндэлж байна. Арт түмнийхээ төлөө өстө хөдөлж ин чадчих. Ер нь танаа ингээд Америкчууд өөрсдөө л хэрэглэхгүй бол бид нар харт амх зараадах шаардлага байхгүй гэж тэгж хариуллаа заяа. Тэгсэн чинь нөгөө мэдээллийн байгууллагууд нь юу гэж Бачка ингээд CNN-ийг ингээд баалаад байгаа вэ гэхээр ингээд хүчлээд наа Трампыг чи наад хүн чи муулахгүй байна. Битэд дахин юм тэнийг асуулт асуугаад гэдэг. Ярилцлагынхаа туршилт Трампыг муулуулах гэж оролдоод байсан чинь ерөөсөө муулаагүй заяа. Яа танаа ах чинь ерөөсөө муулыг муулуулж болтгоо гайхамшигтай юм шүү. Тэгээд нөгөө одоо юу гэдэг чинь Трампыг муулуулах гэдээсэн өнцгөөрөө одоо нөгөө энэ одоо CNN backfire буюу буцаж өөрсөд рүү ноцоод CNN-ийн талаарх иймэрхүү мэдээллүүд агентлагууд дээр нэлээд гарсан байна. Би одоо чинь Нью-Йорк Постын мэдээллийг хараад сууж байгаа байхгүй. За хамтран ажилласаа танилцуулаад манай нэвтрүүлэгтээ Солонгос хамтыг Монголд оройтой Ганнам Кимчи хамтран ажиллаж байна. За Ганнам Кимчиг идэж үзсэн. Бид нар одоо сая хэсэг хоолн дээр Ганнам Кимчигээр л амсгаллаа шүү дээ. Юу л вэ? Кимчи л хэлцээ. За тэгэхээр 2020 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Ганнам Кимчигийнхэн маань тэгэхээр Монголдо цор ганц оюуны өмчийн гэрчлэгээ патенттай бүгд найрамд Солонгос улсын хүнсний технологичтой байгууллага. Тэгэхээр нөгөө дурын Бачка Кимчи эсгээд энэ зараад байгаа юм биш. Бүр бүгд найрамд Солонгос улсаас ирсэн хүнсний технологич ардталтанд ажиллаж байгаа эрүүл ахуйн шаардлагыг хангуулж байгаа яг Солонгос стандарт нь үйлдвэрлэж байгаа байх юм. За Ганнам Foods зөвхөн ганц кимчиээс үйлдвэрлэдэггүй. Ганнам хамтад сармисаас үйлдвэрлэдэг юм байна. Ганнам шарсан кимчи гэж бас гаргадаг юм байна. Ганнам ууттай болон савтай кимчи гаргаж байгаа. За Тагтуританы соус, Жиюгийн соус, за бүх төрлийн мах хамтлагч, за Ганнам 3 төрлийн бэлэн уурал бас гаргаж байгаа юм байна. За тэгэхээр даршилсан хоол чинь ер нь бол пробиотик ихтэй байдаг. Биеинд сайн одоо эсэлтэлгээ сайн явагдаад одоо хүний биеийн бодисын солилцоо хурцсахдаг гэдгийг ариг нь харсан шүү. За яг үзэж чадаагүй хүмүүст хэлэхэд ариг нь түнгэтсээ шүлсээ арчлаа. Шүлсээ залгсан тий. За уучлаарай. За гидсний ашигтай бактери агуулсан. Тэгээ хоол боловсруулалтыг сайжруулад гидсний эрүүл мэндийг дэмждэг, нэмээд дархлааг дэмждэг. Илчлэг багтай, зүрх судасны эрүүл мэндэд сайн, антиоксидант ихтэй, сэтгэл санааг докторжуулах нөлөөтэй гэж явдсан биш үү бүр хэмжиж байгаа. За тэгэхээр халуун ногоо сайн уу юу гэдэг дээр нэг хариулт өгье. Халуун ногоо биеийн дулааныг нэмэгдүүлж, хөлс ялгаруулж, дулаацуулах нөлөөтэй байдаг. За дархлаа дэмжих бас нөлөөтэй байдаг юм байна. Сармис, хар перц зэрэг нь ханиа томооны эсрэг үйлчлэгээтэй байдаг бол монголчууд уламжлалт ангах ухаанд заримдаа хэрэгэлдэг байсан нь хэрэгэлдэг байсан гэдэг юм байна. За гэхдээ халуун ногоо нь мэдрэг бага насны болон өндөр насны хүмүүс тохиромжгүй байж болно. Энэ зөв хэмжээнд зохистой хэрэглэхэд л бид тустай гэсэн үг шүү гэсэн байна. За Ганнам Кимчигийн хэрэглэгчийн сэтгэл ирсэн байна л да. Кимчийн часгисан амттай соусуудыг нь хэрэглэхэд хялбар давс ч нэмэх шаардлагагүй байдаг. Кимчи удах тусмал зөөлөн гоё амттай болдог санагдсан гэдэг ийм эерэг сэтгэл ирсэн байна. Тэгэхээр кимчи эсгэлтийн давуу тал гэж байдаг. За Монгол хөрсөндөө өөрсдөө тарж ургуулсан байцаагаар химийн ямарч бодис хугацаа орцгож будагч бодисгүйгээр бүр тусалж угс ус ашиглахгүйгээр үндсэн орцоор нисгэж эх орондоо үйлдвэрлэсэн натурал эко бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэлд дэмжих хэрэгтэй л гэж би нөө дахин яриад байдаг. Тэгэхээр энэ бол Ганнам кимчи бол яалтчгүй өөрсдөө хөрсөндөө тарж ургуулсан кимчи одоо байцаагаараа үйлдвэрлэж байгаа шүү. За тэгэхээр түрүүн бас энэ хамтран ажиллагчдад танилцуулж байхад эхэлж хэлсэн. Өөрсдөө оюуны өмчтэй гэхээр кимчи үсгэн гэдэг бол бас яг тийм амар ажил бол биш. Тэр өөрсдөө ингэсэн оюуны өмчтэй, тусгай технологитой, за солонгосоос залж авчирсан технологичтой ийм кимчи бол Ганнам хүнсийн Ганнам кимчи юм байна. Та бүхэн 72 13 38 84 гэдэг дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 72 13 38 84. За хамтран ажиллаж бас болно. Манай нэвтрүүлэгтээ Ганнам кимчи хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүүгээ бүгд орцгоё. Дэлхийд даяар Фредрих Мерц гэдэг хайлт тэргүүлж байна. За зөвхөн ганц Америкийн нэгдсэн улсд биш. За Америкийн нэгдсэн улсд бол өчигдөр 50 мянган хайлттайгаар тэргүүлж харагдсан. За энэ бол ялангуяа тэргүүлэх ёстой улс бол мэдээж хэрэг Герман гэдэг улс байгаа. Яг тэгэхээр Германы дараагийн ерөнхий сайд буюу канцлерийн нэр тодорсон. За саяхан Германы одоо сонгуул болсон гэдээ бид хоёр Hot Topics-оор бас ярьж исэн. За энэтэй холбоотой одоо Германд бол Мерц канцлер Ваал гэдэг хайлт 1 сая хайлттайгаар 17 цагийн өмнөөс тэргүүлж эхэлсэн байна.
За тэгэхээр Германы одоо дараагийн канцлер хэн байх вэ гэдэг хүн болгоны анхаарлын төвдөөсөн. За энэ түүхэнд болж байгаагүй анх одоо нэг гутамшигтай юм шившигтэй үйл явдал болсон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. За ингэсэн энэ сонгуулиас өмнө SPD нам буюу социал-демократууд, зүүн төвийн үзэлтэй социал-демократууд засаг барьж исэн. Шольц бол одоо социал-демократын канцлер байсан шүү дээ. За ингээд 25 онд инхүү сонгуул болсноор CDU буюу Christian Democratic нь Германы христийн ардчилсан нам нь христийн ардчилсан холбооны инхүү олонх болоод засгийн газраа байгуулах болсон. Ангела Меркелийн нам. Ангела Меркелийн. За Германы Бундестаг бол нийтдээ 630 гишүүнтэй. За эндээс дийлэнх олонхыг бол авч чадаагүй. CDU буюу христийн ардчилсан холбоо Ангела Меркелийн нам. За тэгэд эвсэл үүсгэх хэрэгтэй болсон. Эвслээ SPD буюу өмнөх засгийн газрын намтай нийлж уг нь үүсгэсэн юм. За ингээд энэ хоёр SPD намын одоо болон христийн ардчилсан холбоо хоёрын нийт суудлынтай 318 байгаад байсан. 318. За ингээд санал авахд 316 хангалттай байсан. Тэгээ санал авсан юм байна. Одоо энэ хэнийг Мерцийг канцлераар томилох уугүй гэдэг дээр санал хураалт нууц журмаар явагддаг юм. Хин хаашаа өгсөн нууцаар явагддаг юм. Бундестагийн бүх гишүүд ирсэн байсан. За эрдсэнд нь ерөөс 96 гишүүн байсан гэж байгаа. Тэгээд яг санал хураасан чинь 310 хүн дэмжсэн. 6 хүний санал дутагдсан. За ингээд энэ 1949 онд Баруун Герман байгуулагдсанаас хойш байгаа улс төрийн анхны тохиолдол юм байна л да. Канцлераа сонгох явцад санал дутсан тохиолдол. Тэгээ энэ маш тийм онигоотой юм уу? Одоо ерөнхий сайд болох ч байгаа хүн саналаа бадж чадаагүй шүү дээ. Тооцоогоо буруу хийгээд орж ирээд Бундестагаар атсан чинь унгаацсан өөр юм. Орчин цагийн Германы улс төрийн түүхэнд байгаагүй үйл явдал гэдэг байгаа тийм. Тийм, орчин цагийн Германы ерөөсөө ийм тохиолдол гарч байгаагүй. За ингээд толгой ойргээд юу болчих вэ? Яаж вэ? Хин өгч вэ? Буруу өгч вэ? Ямар ч байсан энэ одоо SPD нам болон христийн ардчилсан намынхан нийлүүлсэн нэвсэл нь хангалттай түүнд итгэхгүй байна гэдэг нэг юм асуудал гарч ирж байна. Тэгэд Фридрих одоо энэ Мерц бол маш их хийх ажиллагаа. Ялангуяа Герман одоо энэ Украины дайны асуудал байна, Европын холбооны уналтын байгаа асуудал байна. За ингээд эдийн засаг нь бол унж байгаа. Энэ асуудлыг шийдэх асуудал, нэмээд одоо цагаачдын асуудал гэл толгой өвтгсөн маш олон асуудалтай. Тэгээд их ажлын цаана ингээд яг ингээл ерөнхий сайд болохгүй л мордох гэсэн чинь мордгийн азгаа гэдэг шиг нэг юм сонин үйл явдал болсон. Мордож чадлаггүй морноосоо буцаж унаа. Мордож унаа тэгээд жившиг болоод. За ингээд энэ хүмүүсийн анхаарлыг татаад байна. За гэхдээ хэдхэн цагийн дараа хүлээж байгаа дахиад санал хураасан. За энэ санал хураалтаар 325 санал одоо нэмээд 15 хүнийг авч чадсанаар инхүү одоо канцлераар сонгогдож байгаа юм. Гэхдээ канцлераар Мерц сонгогдсон энэ хин бэ гэдэг гээс илүү. За энэ одоо Мерцийн уналт ихний ингэ түүхэнд байгаа үйл явдлыг хүмүүс илүү сонирхоод хин байсан болоо гэж таамаглаад байна. За хүмүүсийн одоо энэ BBC дээр гаргасан мэдээллээр бол энэ SPD намын залуу гишүүд ингээд сахилгагуудад унгаачих шиг боллоо гэж одоо ярьсан. Уг нь бол ингээд намын дараа намаар ингээд тохирчод байдаг. За Мерцийг дэмжин шүү гэдэг. Тэгсэн чинь өөдөл нь унгаацсан юм үйл явдал болсон. За тэгээд скептикууд буюу эсэргүүцэж байгаа нөгөө нам хоёр дахь нам чинь одоо AfD буюу нөгөө Alternative for Deutschland гэдэг энэ нам чинь хит барууны үзэлтэй намууд дургуутсаад байгаа юм. Яагаад гэхээр SPD нам бол зүүн төвийн үзэлтэй халамжийн бодлого баримтлана. CDU бол баруун төвийн үзэлтэй, баруун төв чинь эдийн засгаа бодно, бизнесүүдэд дэмжинэ гэсэн юм бодлого хэрэгжүүлэх хөтлийн ямар ч хоорондоо авцалтаагүй мөрийн хөтөлбөртөө та нар орох гээд байна. Уг нь бол цаад санаа нь AfD чи илүү олон судалтай авчлаа шүү дээ. AfD-тэй нэгдэх хэрэгтэй байсан юм биш үү? Энд чинь хоёулаа баруун талтай эзтэй эндээ нэгдэх хэрэгтэй байсан юм шүү. Ингэвэл мөрийн хөтөлбөр чинь амар байсан юм биш үү гэдэг утгаар нь гээд одоо шүүмжлээд байгаа юм байлээ. За ямар ч хэлсэн тэгээд SPD чинь 120 судал дээр авахад AfD чинь 152 ахгүй юу? Тэгвэл AfD ялчгүй одоо нөгөө CDU-гийн араас нь ингээд мөшгөж явсан 160 152 гэдэг чинь ялчгүй ингээд хоорондоо 10 хүн судлын ялгаатай шүү дээ. А хэрвээ AfD-тэй одоо хамтарсан засгийн газраа байгуулсан бол илүү нөгөө нэг Мерцийн одоо ганхаад байгаа энэ байр суурь илүү хүчтэй байх байсан биш үү гэсэн ийм үнцэг явж байгаа боловч AfD өөрөө юу ч болж исэн CDU-тэй нэгдэхгүй одоо хамтарсан засгийн газар байгуулахгүй гэдэг байр суурь дээр маш хатуу зогссон юм билээ. Тэгээд одоо ингээд өнөөдөр ингээд Мерц ингээд те өчтөрийн ингээд санал хураалтан дээр эхнийх дээр нь бүдэрлээ түүхэн ингээд
гутамшигт ингээд үйл явдлын одоо тий анхны ингээд одоо юу гэдэг хүн боллоо. Хоёр дахь дээрээ ингээд чүүтэй айтай дөнгөн данга 9 үнээс санал аваад 325 саналаар ингээд эн чинь ерөөд бэлэг тэмдэглэл шин чанартай ингээд одоо санал хураалт яваад штэ. Канцлер болох уугүй юу гэдэг. Ямар сайндаа ихнийх дээр нунгангууд нь аргаа бараад хоёр дахь нь явуулж байгаа чинь зүгээр нэг тийм аргаа барсан л үйлдэл байгаа байхгүй. Ингээд Мерцийн одоо ингээд одоо хэрэгжүүлэхийн бодлогууд нь яах вэ? Мерцэд ингээд өөрийнх нь засгийн газар итгэхгүй байхад германчууд итгэх ёстой мó гэдэг ийм өнцөгдөр ингээд германчууд өөрсдөө бас их хайгаад байгаа юм байна л да. Тэгээд одоо Олаф Шульцийн эхлүүлсэн нэг юу байгаа? Агенда гэх юм уу? Одоо юу гэж хэлэх юм те зорилт байгаа. Энэ нь юу вэ гэхээр Германийн айрам зэр зэвсэглэл маш хуучраад байна. Энийг бид нэр одоо шинжлэх цаг болсон. Ягаад тэгэхээр яг одоогийн байдлаар тийм Украинд өрнөж байгаа даа. Энэ дээрээс Дональд Трамп гарч ирэнгүүтээ авч хэрэгжүүлсэн бодлого буюу бид нэр энэ дайнд оролцохгүй, Америк артлыг чинь даахгүй. Үүн дээр нэмээд яг Украины артлыг Америк даахгүй гэдэг энэ байр суурь илэрхийлсний дараа Европ төв аюулгүй байдлын асуудал гараад ирсэн. Энэ дээр одоо ягаад Олаф Шульцийн армаа шинжилгээ гэдэг ийм байр суурь баримтлсан бэ гэхээр Европ бид нар өөрсдөө хүчрхэг байх хэрэгтэй байна. Герман хүчрхэг байж Европт инх хамгаалан тогтох юм байна гэдэг ийм байр суурьтайгаар армаа шинжилчихсэн. Тэгсэн чинь Мерц яг энэ бодлогын үргэлжлүүлнэ гээд байгаа боловч Мерцийн одоо өөрийнх нь байгаа нөхцөл байдал ингээ ганхаад засаг нь өөрөө итгэхгүй байхад германчууд итгэх ёстой мó ч гэдэг юм уу. Нэг тийм одоо юу гэдэг чинь нэг Мерц одоо ингээд гараад уулзахад хэрвээ ингээд ихний санал хураалтаараа айгуу дэжгүй гараад ирсэн бол окей те. Одоо нэг энэ унтсан штэ гэдэг ийм өнцгөөсөл хүмүүс ингээд хараад байгаа юм болов уу гэж би харлаа л да. Тийм ер нь мордхын хазгаа гэдэг шиг нэг жоохон итгэл үнэмшил багтаа болгох тийм зүйл ажиглагдаж байна. Би нэг ийм асуулт тодруулмаар санагдлаа. EFT нам сан толгойд EFT хүлээж аваагүй мүү? Миний ойлгосноор бол CDU нам угаасаа EFT-тэй хамтрахыг CDU нам нь хүсэхгүй байгаа гэж ойлгосон. Тэр түрүү EFT бол яасан CDU-тэй хамтрахгүй гэж илэрхийлсэн ямар мэдээлэл хоорондоо бол ихэнх нь санал тавиагүй. Зүгээр EFT-гийн удаа дараа хийжсэн байр суурь нь бид нар ингээд CDU-тэй хамтрахгүй, бид нар ингээд нөгөө одоо үзэл баримтлал бол одоо хоорондоо нийцэхгүй гэд би түрүү энэ хаанаас олж уншуу та. Ийм мэдээлэл уншсан. Яг би бол одоо 208 судалтай CDU нам нь бол санал тавиагүй. SPD-ний илүү ойрхон гэж үзээд одоо нэгдсэн байна гэж ойлгосон. За дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. За дараагийн мэдээлэл за өнөөдөр одоо өнөө өглөө болсон үйл явдал гэх юм уу та одоо манай цагаар бол за энэтхэх Пакистан хоёрын хооронд одоо манай одоо энэ зүүн Азийн одоо юу л баруун Аз лөө би нэг зүгч манай гэдэг нь биш нөгөө энэтхэх Пакистан хоёр бол өмнөд Аз гэж. За өмнөд Азийн хоёр зөвмийн зэвсэгтэй орны хооронд дайны нөхцөл байдал үүсэж байгаа мэдээлэл одоо дэлхийн томоохон агентлагуудаар шууд лайв хэлбэрээр буюу тухай бүрд өрнөж байгаа үйл явдлуудыг шууд дамжуулсан байдлаар мэдээлэл нь орж ирээд байна л да. За хоёулаа 2-7 хоногийн өмнө илүүтэй Пахалгам билүү нөгөө Пахалгам тийм Пахалгам гэдэг Кашмирийн нэг тосгон тийм Кашмирийн одоо гоо үзэсгэлэнтэй газар дээрх Дивачин гэдэг газар одоо нэгэн одоо Пакистан гаралтай террорист итгээд халдлага үйлдээд хинд шашинтнуудын эсрэг те халдлага үйлдээд 26 хүн амьнасаа алдсан тухай мэдээлэл бол ярьжсэн. Яг энэ үйл явдлын дараа үндэсний үзэлтэй Нарендра Модигийн засгийн газарт бол маш их дарамтшилт иржсэн байна. Пакистанчууд ингээд газар дээр энэтхийн газар нутаг дээр алан хядах үйл ажиллагаа явуулж чадхад танай засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ гэдэг дарамтшилт Нарендра Моди дээр маш их иржсэн. Үүнээс нь улбаалаад энэтхийг улс Пакистаны эсрэг одоо гал найсан ийм хэрэг гарч ий. За буужин харуулсан гэдэг. За яг одоогийн ингээд байдлаар цацагж байгаа мэдээллээр энэтхийн зүгээс Пакистаны 5 байршил руу гал нээсэн. Үүний хариуд Пакистаны батлан хамгаалах яамнаас мэдгэж байгаагаар энэтхийн одоо армийн 2 онгоцыг буудаж унгаасан гэсэн ийм мэдээлэл цацагдж байна л да. Тэгэхээр 1944 онд Британи улс энэтхийг одоо тусгаар тогтнолыг олгоод ингээд те Британи энэтхээс гарснаас хойш энэтхийг Пакистан хоёрын хувьд одоо ингээд шашны хагаралтай гэх юм хоорондын сүргэлдөө бол байсаар ирсэн. 47 оноос хойш хоорондоо 3 удаа дайтчаад байгаа энэ улсын хувьд өнгөрсөн одоо те сард болсон тэр тухайн Кашмирийн Пахалгам одоо тосгонд болсон энэ халдлага бол яалтчгүй дайны нөхцөл байдлыг сэдрээсэ гэдэг ийм одоо мэдээлэл цацагдж байна л да. Тэгэхээр одоо энэ ингээ тийм үү хоорондоо ингээ гал нээгээд байна. Ингээ гал нээж байгаа бол энэ нөхцөл байдал цаашаага дайн болох юм уу гэсэн ийм үнцэг бол хүмүүс их хайгаад байгаа юм байна. Гэхдээ одоо Исламабад буюу Пакистаны батлан хамгаалах яамны зүгээс өгж байгаа мэдээллээр болохоор ингэж юм л да. Засгийн газраас нөхсөн мэдээлэл. Энэтхэг улс бидний эсрэг
дайны шин чанартай энэ үйлдэл хийлээ. Үүнийх нь хариуг Пакистан ямар ч хамаагүй байдлаар заавал өгөх болно гэдэг мэдээлэл хэлсэн. Гэхдээ нөгөө алдарт 2-7 хоногийн өмнө болсон өнгөрсөн сард болсон тэр халдлагад одоо энэтхэг бол Пакистаныг буруутгаад байгаа шүү дээ. Пакистан бол энэ хэрэг дээр бид нар буруугүй, бид нар оролцоогүй, бид нар хариуцлага хүлээхгүй гэдгийг удаадараа мэдэгдэжсэн боловч энэтхэгийн зүгээс одоо яг ийм нөхцөл байдлаар одоо хариу арга хэмжээ авж байгаа юм уу одоо юу гэж хэлэх юм гэж одоо шууд ингээд гал нийсэн ийм одоо нөхцөл байдал одоо үүсээд байна л да. Дэлхийн 1-р дайн үүсгэхэд ерөөсөө ингээд гинт ингээд үүсчихээгүү. Ер нь л ингээд нэг дайсагналцал эхлээл ширүүн байж байжгаад тэгээд эхэлсэн байдаг. Тэгээд дэлхийн 1-р дайныг зөгнөж Отто фон Бисмарк ингэж хэлсэн байдаг. Хэрвээ том дайн болвол Европын том дайн болвол Балканд байгаа ямар нэгэн тэнэг үйлдэлээс болоод эхэлнэ гэж хэлсэн байдаг. За тэгээд нэг нөхөр Серб Сараевод явж исэн Австри-Унгарын хумтайжийг алаад тэгээд дэлхийн 1-р дайн үүссэн байдаг. За тэрэн шиг одоо цөмийн дайн болох бол дэлхийн 3 дугаар дайн гэдэг цөмийн дайныг хэлж байгаа. Дэлхийн 3 дугаар дайн цөмийн дайн эхлэх бол хаанаас эхлэх вэ гингүүт за ёстой энтх Пакистан хавийн тэр хавийн Өмнөд Азийн тэнэглэлээс болж байгаад нэг эхэлж иж магадгүй гэж яриад байна. Яагаад тэгэхээр энтхэг Пакистан хоёр цөмийн бөмбөгтэй ердөө 10 дотор л улсууд байдаг. Тэднүүсийн 2 нь энтхэг Пакистан хоорондоо илт зөрчилтэй байдаг одоо бүр байлдахад хил залгацсан хоёулаа байлдахад ойрхон байдаг 2 улс нь Пакистан энтхэг 2 улс байгаа. Бусдууд нь бол дайсагналдаг байлаа ч одоо зөвлөлт холбоот улс жишээ нь Америк нэгдсэн улс 2 хил залгадаг байгаагүй. Энтхэг Пакистан 2 бол хил залгадаг хоёулаа цөмийн бөмбөгтэй ийм 2 улс байгаа даа. За ингээд энэ одоо нэг Пахалгамын хэрэгээс болж яагаад ийм өөрөөр хандаад байгаа гэхээр магадгүй Нарендра Моди шалтгаан байсан байж магадгүй. Пакистан оролцоогүй байхад нь үлгэж аваад ингэж хийхээс өөр аргагүй улс төрийн тийм популист байдлаа гэх юм уу асуудлуудаа тавьсан. Дээрэс нь энтхэгийн цаана Америк, Пакистаны цаана Хятад энэ прокси гэдэг дайн ялангуяа цөмийн бөмбөгтэй прокси дайн ингэж явчих вид хийдэг айц аваад байгаа. Тэгэд энэ өөрөө энэ удаагийн Пахалгамын хэрэг юугаар онцгой гэдгийг илэрхийлээд байгаа гэхээр энэтхэг Пакистан хоёр бол үргэлж хоорондоо дайдаг байсан. Би энэ тухай ярьжсэн. Үргэлж дайдаг байсан. Гэхдээ хизээч нэг нэгнийхээ усыг боож байгаагүй. За тэгэхээр усыг боосон хэрэг гэдэг чинь энэ удаа энэтхэгүүд ялангуяа Пакистан аль нь энэ удаагийн зөрчлийг их тийм өөрөөр хүлээж авч байна. Өөр түвшинд хүлээж авч байна гэж үзэх гээд байна л та. Илүү хурцтмал байдлаар тийм. За ингээд тийм учраас одоо энэ Америк нэгдсэн улсад 1 сая хайлттай байна. Германд 50,000 хайлттай байна. Юу хайж байгаа гэхээр ерөөсөө энтхэг Пакистан гэдээ хайгаад дэлхийд дээр ингэж яаж байгаа. За нөгөө аимшигт дайн одоо эндээс л эхэлчих үү тэгэл бүгд л чичрээд лаж байгаа. Ягаад тэгэхээр эн чинь Украин Оросын дайн бол нэг нь цөмийн бөмбөг, нүүдэн цөмийн бөмбөгтэй, нэг нь их хүчтэй бол энтхэг Пакистан хоёр чинь нэг нь 200 сая, нүүдэн тэрбум 400. Тэгээд хоёулаа цөмийн бөмбөг тийм балай гэх юм одоо нөхцөлтэй. Тэгээд дайдахаас өөр аргагүй улс төрийн нөхцөлтэй энэ хоёроос ёстой дайн эхэлж магадгүй л гэж одоо том дайн эхэлж магадгүй гэж яриад сонирхоод байна. За дэмжин ажиллагчид танилцуулъя. Манай нэвтрүүлгийг E-Mart дэмжин ажиллаж байна. E-Mart илүү чанарыг илүү хямдар хуваатай дэмжин ажиллаж байгаа. E-Mart-ийн хороолол салбар илүү чанараар, илүү чанарыг илүү хямдар 5 сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн E-Mart хорооллын салбарт онцгой урамшуул зарлаад дээрэс нь 50,000 төгрөгөөс дээш худалдан авалтад Экотор бэлэглэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг E-Mart Facebook хуудас болон 7611 тэгник утаснаас давлна. 7611 тэгник манай нэвтрүүлгийг E-Mart дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За энд бас нэлээд бас яриануд болсон байна. Пакистан, Шри-Ланк гэдэг энтхэгийн эргэн тойрны улсууд их дургүй юм. Том гүрний дээрэнгүү бодлого нөлөөлдөг байх. Манайх бол ах гэд долгиноод наачхнаа гэсэн байна. За Омбогоёнбат ингэж хэлсэн бол Батбаяр Бата энтхэг Оростой их ойр байсан олон жилийн турш идүүгээ Америк нэгдсэн улс, Франц, Япон энтхэгийн ард байгаа нь Америк нэгдсэн улсаас F-35 Францаас Рафаэль загварын сүнэгч онгоц авсан бас Япон, Австрали зэрэг орнууд батлан хамгаалах түншлэлтэй гэсэн байна. За энэ түрүүний нэг хойлоо багшийн мэдэн дээр нараа шадрагчийн комент байна л да. Би 27 жил багшийн ажил хийсэн болохоор юм л бол алдаа засах, заад сургах гэд байдаг талтай. Энэ алдаагаа засахыг хичээж байна гэдэг 27 жил гэдэг ямар мундаг юм бэ те ёо. Одоо нөгөө за ингэж хэлээд хүн ч хооллоход бараг бүхэл бүтэн 90 үе вэ штэ. 2.10 дамнаад бараг 3.10 болж ийн гэдэг чинь өстой гайхамшигтай мундаг юм аа. За Hot Topics нэвтрүүлгийн дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл бол Оросын холбооны улсууд бүгд явах нь. За энэ бол Кадыров гэдэг хайлт байна. За Оросын холбооны улсууд Кадыров гэдэг хайлт танил нэр байна. Танил. За Кадыровын гэр бүл бол Чечений дайнд одоо их холбоотой гэр бүл. За Кадыров яасан бэ гэхээр би байр сууринаасаа буумаар байна гэдгийг олон нийтэд зарласан. Телеграм хуудасаар зарласан юм өчигдөр.
Тэгээд ер нь бол Кадиров бас нэлээд тийм хүнд өвчтөй байж магадгүй гэдэг яриа байгаа. Тэр нь бол тодорхойгүй. Гэхдээ Кадиров ямар нэгэн шалтгаан мэдгүй ойлгомжгүйгээр би байр хуудаснаас байр суурьнаас буухыг хүсэлтэй Путинд өгчихсэн байгаа буюу одоо эн чинь Чечений ерөнхийлөгчүүд удирдагч. За тэгээд Кадирын гэр бүл бол 2000 оноос хойш одоо инхүү одоо Чеченийг удирдах байгаа. За түүний аав нь одоо нас орсноос хойш хүүн буюу Рамзан Кадиров 2007 оноос хойш Чеченийг ингээ удирдаад базаад ингээд явж байгаа. За тэгээд энэ одоо Кадировын ингээд байр суурьнаас буух энэ нүүдлийг бүр хүмүүс янз янзаар тайлбарлаж байна. Энийн цаана бүр яг юу болоод байгаа юм бэ гэдэг ингээд үнэхээр анхаарахгүй байхын аргагүй сонин нүүдэл байгаа даа л да. Яг тэгэхээр Кадиров ч нь өөрөө одоо яг Украины дайнд би чеченүүдээр дайнд орно гэл яг Путиний яг үнэнч дэмжигч юм шиг ингээд ажиллаж исэн. За ингээд Кадиров хэрвээ буучвал юу болох вэ гэдэг талаар зөндөө олон хүмүүс яриад байна л да. Кадиров өөрөө юу гэж тайлбарласан бэ гэхээр би залуу хүнд залхамжлуулмаар байна. Тэгээ залуу хүмүүс илүү өөр өнцгөр, илүү өөр арга барилаар энэ Чеченийг удирдах байлгүйдээ би байр суурьаа өгмөр байна гэсэн. За хоёр ийм шалтгаан байж магадгүй. Нэгдүгээр үнэхээр Кадиров биеийн муудаад байр суурьаа өгөх гээд байж магадгүй. Нэгдүгээр хувилбар. За хоёр дахь нь болохоор Кадиров энэ зүгээр тактикийн хөдөл гэж магадгүй. Путинийг дарамтлж үзүүлж байна. Яагаад гэвэл Кадировгүйгээр Кадирын гэр бүлгүйгээр Арк Кавказад инх тайван тогтох боломжгүй. Кадир л энэ болгоныг барьж байгаа. Ийм байр суурьаар дарамтлж Путинийг жоохон хатгаж үзэж байна. Ер нь Путиний эсрэг ноцоод байгаа юм шүү гэж тайлбарлаж байгаа хүмүүс бас байгаа тань л та. За яагаад вэ гэхээр ерөөсөө Путин гарч ирсэн, эрх мэдэл гарч ирсэн гол зам нь бол Чечений хоёрдугаар та. Чечений дайныг дарснаар Оросын одоо баатар болж Оросууд нийтээрээ шүтэж. За мэдээж эдийн засгийн асуудал бол байгаа. Гэтэл гол нь Чечений дайныг ингээд дарсан учраас маш их хүчээр дараад дарсан учраас Путин одоо өөрийнх нь зам засагдсан гэж хэлж болно. За баруун зүгийн хийснийг баримтат кино байдаг аахгүй би хальт ирчээ. Тэн дээр юу гардаг вэ гэхээр Москвад Чечен гаралтай хүмүүс орон сууцны барилгад дэлбэлсэн. Үүн дээр нь за ингээд чеченчүүд манай орон сууцны барилгыг дэлбэллээгээд Путин Чечен лөө цэрэг оруулсан. Гингүүд энийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр Ельцнийг ингээд залгамжилж ингээд гарч ирэх гэхээр Путинийг Орос даяар мэдэхгүй байсан. Одоо тэгээд танигдахын тулд ийм дай хийсэн юм аа. Тэгэхээр барууны хийсэн баримтат кино шүү. Би энэ нь зөв энэ нь худлаа гэгүй зүгээр ийм баримтат кино BBC-гийн ч л кино үзчихсэн. Тэрнийгаа л сая бодлоо л да. Тэгэхээр энэ замаа өөрөө зассан гэдэг үнцийг бол барууныхан бол баримталдаг юм бэлээ. За тэгээд одоо тэр дэлбэлсэн хүмүүс донд Чечен хүн байгаагүй. Оросууд өөрсдөө ийм явуулга явуулсан байж магадгүй янз янзын ярианууд байдаг тийм. За ямар ч байсан Путин Чеченд инх тайван тогтоохын тулд ямар нэгэн энэ Чечен холбоотон олох шаардлагатай болсон. За ингээд сонгосон хүн нь бол Кадирын гэр бүлээс ингээд Кадирын гэр бүл үндсэндээ 2000 оноос гэж тоолох юм бол 25 жилийн инхүү Чечен гэдэг одоо энэ дайнтай байдаг хэцүү байдаг газрыг ингээд атгсан гар шиг зангидж одоо байсан. За тэгээд тэр байтугай Украины дайнд хүртэл цэргүүдээ явуулаад идэвхтэй оролцоод ингэж ийсэн хамгийн гол холбоотон гэдэг байгаа нь одоо инхүү одоо би байр суурьаа өгмөр нэг Путинд хэлсэн гэд ингэж ярьж байгаа. За Кадиров боовол юу болох вэ гэдэг ийм бас ярианууд нь одоо яригдж эхэлж байна. Кадиров боовол Арк Кавказд бас буцаад яг Чечен шиг бослоход борж эхлэх үү? Бас дайнууд бос салан тусгаарлах хөдөлгөөнүүд нь өрнөд эхлэх үү? Тэгвэл юу болох вэ гэд хүмүүс янз янзаар ингээд Кадирын нүүдэл их тийм имзэг нүүдэл гэх юм. Имшгээр харагдаж ингээд тайлбарлаад Оростой бол Кадиров гэдэг хайлт бол бас яг одоо трендээр бол найруулагчийн өгсөн зурган дээр яг үнийг хэлэхэд Кадиров нэрэж ингээд нөгөө санаад байгаа юм уу өвчтөйж байгаа юм шиг те нэг хүнд өвцөн хүмүүс нэг нүдэнд хүнхийгээд орцсон байдаг штэ тэгж харагдаж байна л да. Энэ хардаж нөгөө юг мэдхүү Рамзан Кадировын одоо хүү Адам Кадиров гэж залуу байгаа. За 2007 онд төрсөн гэхээр энэ жил чинь 17 настай 18 настай юм уу? Энэ хүүгээ одоо яг Чечений бүгд найрамдах улсын одоо дотоодыг аюулаас хамгаалах буюу одоо ерөнхийдөө бол өөрийнхөө хамгаалтын алтны дараагаар нь томилсон. Тухайн үед нь непотизм явж байна гэж одоо ойлгомжтой шүү дээ. Чинь өөрийнхөө төрсөн хүүхдийг өөрийнхөө хамгаалтын алтны дараагаар томилох чинь тэгсэн чинь одоо болохоор яг ямар яриа яваад байгаа вэ гингүүд Рамзан Кадировын бие нь үнэхээр муу байгаа бол Адам Кадировыг бэлтэж байгаа 18 настай хүн магадгүй дараа аавынхаа дараа залгаад Чечений ингээд толгой төрийн толгойд суухна гэдэг ийм мэдээлэл бол тухайн үед одоо тэр одоо Чечений ерөнхийлөгчийн би амь насыг хамгаалах албаны ингээд дараагаар томилогдох үед нь яг яваадсан л та тий би харчаад непотизм гэж харчаал яг өнгөрчээсэн л та. За ямар ч Оросын холбооны улсад Кадиров бол яг хайлтараа бүр яг тэргүүлж байна. За энэ зөвхөн ганц одоо Интер Барселона гэдэг хайлтын доор 20,000 хайлттайгаар энэхүү Оросын холбооны улсын бүх
хүмүүсийн анхаарлын төвд нь Кадиров байгаа юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ балга бүрээс ирж хүж өрөөтэй Maya брендийн Smooth ус хамтран ажиллаж байна. За би нэг ууж үзээд нэг манай айрын сая ууж үзүүлээд байсан. Энэ электролит water гэж байгаа байхгүй одоо нэг гоё амттайгааз. Тийм ээ. Үнэхээр гоё амттай. За Maya брендийн Smooth усын өнөөдөр бид хоёр танилцуулна. Smooth ус нь хүний ууж болох хамгийн өндөр шүлтлэг ус. Одоод нь хүчлэлэг лаг ялгаруулад хоолой боловсруулдаг. Шүлтлэг ус ууснаар биеийн хүчил шүлтлэгийн баланс тэнцвэржээд бодисын солилцоо сайн явагддаг. Тэгэхээр Maya брендийн шүлтлэг ус нь бусад ижил төрлийн уснаас маш зөөлөн уухад тунд таатай. Энэ бүр үнэхээр гоё амттай. Үгүй амтнаас гадна надад зөв нэр зөөлөн гэсэн чи их тийм эвтэйхэн ороод нэг хаяа ус чинь бол бас нэг тийм хүчлэлэгч юм шиг санагддаг шүү дээ, тий. Яг нөгөө жоохон хатуулагтай ус чинь нэг тийм зураач байгаа юм. Нэг ялангуяа шарцсан үед бол ус хүртэл хатуу санагддаг шүү дээ. Тэгэхэд энэ бол зүгээр одоо ингэж гулгаал орж шүү дээ. За тэгээ мөн хамгийн чухал нь дэлхийн хөгжингөө орнуудын хамгийн сүүлийн үеийн хог хаягдлыг бууруулах шийдэл бүхий шашиггүй савлгааг Maya Zero-с одоо ингэж савлгаагаараа Монгол унаастаа анхдагч ийм байгууллага байна. За Maya Water гэдэг та бүхэн Facebook-оос хайгаарай. Дэлгэрэнгүй мэдээллийн аван лайк дараарай. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр яг одоогийн байдлаар 20% хямдарч байгаа юм. Та бүхэн энэ гайхамшигтай амттай бөгөөд электролиттэй энэ шүлтлэг усыг 20% хямдралтаар одоо авах боломжтой юм биш үү? Утасны дугаар нь 77 71 55 99 юм байна. За та хамтран ажиллах бол 8 нэрийн бараа дэлгүүрүүд бас Maya-тай хамтран ажиллах бол 77 71 55 99 юм байна. Манай нэвтрүүлэгтээ балга бүрээс ирж хүч өрөөтэй Maya брендийн Smooth ус хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё. За хавчлаарай. За дараагийн мэдээлэл маань Smokey Robinson гэдэг хүнтэй холбоотой. За энэ хүн би хэн гэдгийг нь одоо өөрөө мэдсэнгүү л дээ. Гэхдээ тренд дээр нэлээд дээгүүр ороод ирсэн. Тэгээд Америкчууд өөрсдөө болохоор нөө Smokey Robinson гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл маш их хайж үзэж байгаа юм байна. Харин тийм билээ. Хин юм бэ гэсэн чинь одоо дууны продюсер хүн юм байна. За тэгээ ингээд продюсинг компаниг олон жил удирдсан. Ер нь одоо Америкийн шоу бизнесийн ертөнцид бид нар одоогийн л ингээд одуудыг мэдээд байдгаас биш яг тэр одуудын арталт нь л байжсэн хүн юм байна л да. За энэ жил 85 настай одоо энэ хүнийг ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэдэг ийм одоо хэрэгт буруутгасан. Бид нар чи одоо яг яад юм те ингээл нэг тийм насны бүхсэнд бүгд нэг ийм хэрэгт холбогдох юм бүр нэг тийм бүр нийтлэг тийм жишг яваад байна шүү дээ. Бугшцсан байд юм уу яа одоо эрх мэдэл нь за тэгээ шоу бизнесийн ертөнцид ингээ гой хүүхнүүд нь тэнгууд ингээд эрх мэдлээрээ дүүлгөөд одоо тэгээ дэрлэхэд байд юм уу яа тий. Одоо тэгээ 85 настай хүнийг буруутгахтай ингээд за бэлгийн дарамт бэлгийн хүчирхийлэл за ингээд бүр ингээд бие физиологийн хүчирхийлэл гэж аахгүй одоо зодсон үг шүү дээ. За тэгээд хүнийг ингээд одоо хорж цагдсан. За тэгээд хүүсийн эсрэг ингээд хүчирхийлэл үйлдсэн. За ажиллаж байгаа ингээд эмэгтэйчүүдтэй ингээд ажиллахад маш хүнд хэцүү байдлыг ингээд одоо орчин нөхцөлийг бүрдүүлж исэн гэдэг ийм ингээд үндслэр 4 эмэгтэй буруутгасан байна. За тэгээд уучлаарай миний бүр хоолой бүр яач вэ? За тэгсэн чинь энэ дундаас нэг одоо Жен Дой гэдэг одоо нөгөө нэрээ нуцалсан хүмүүс чинь Жон Дой, Жен Дой гэдэг нэг тийм албан нэр өгдөг шүү дээ. Жен Дой гэж маш олон хэрэг дээр өөрийнхөө нэрийг одоо псевдоним гэж ярьдаг. Хурамч нэрээ Жен Дойор сонирхдаг. Энэ удаа бол бас Smokey Robinson эсрэг одоо гэрч гарч байгаа хүмүүс нэг нь Жен Дой гэдэг нэр авсан юм байна те. Дөрүүлээ Жен Дой 1 2 3 4. За хамгийн амар хэсэг нь заяа. За нөхөр нь одоо цуг ажиллаж исэн эмэгтэйчүүд рүүгээ юм бэлгийн дарамт үзүүлээд байсан гэдгийн заяа. Эхнэр нь одоо мэдчихсэн гэдгийг энэ 4 эмэгтэй дөрүүлээ хэлсэн. Нотолж байгаа. Дүүрэн эхнэр нь мэдхийн дээдэр мэдээд бараг ингээд те бэлгийн дарамт үзүүлж байхад харсан ч хараагүй мэт байжсэн гэдэг үндслээр одоо энэ бас энэ Smokey Robinson-ы эхнэр Francis Robinson гэдэг хүнийг бас буруутгаад байгаа юм байна л да. Тэгэхээр ер нь одоо Америкийн шоу бизнесийн ертөнцөөс одоо энэ шоу бизнесийн тогоонд олон жил чанагдсан ийм одоо нас ахмаг хүмүүс чинь ингээд бэлгийн хүчирхийллийн хэрэгт маш их холбогддог ийм одоо жишг тогтчлоо. Магадгүй энэ нь ингээд өмнө нь бол байгаагүй юм биш. Одоо эмэгтэйчүүд илүү ингээд тод дуурдаг үндслэл юм болоо. За Harvey Weinstein байна. Бас нэг Америкийн маш алдартай нийтмийн жүжигчин байсан. Нилээн настай. Би нэрээс санахгүй л да өнгөт ярастай. Тэгээ тэр хүнд ингээд Америк даяараа хайртай байсан чинь бэлгийн хүчирхийлэгч гэдгийг мэдээд бүр Америк даяараа шоконд орж исэн байхгүй. Одоо энэ чинь 3-4 жилийн өмнө л өрнөсөн үйл явдал л да. Одоо тэгэнгүүт Smokey Robinson гэдэг хүн ингээд одоо бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад эхэлсэн нь. За одоо юу гэдэг Harvey бол киноных тийм үү?
За энэ хин тэр нөгөө нэг миний яриад байгаа нэрийг санахгүй байгаа өнгөт тариастай нийтмийн жүжигчин бол телевизийнх. За энэ Смоки Робинсон бол дуу хөгжим их гээд ингээд одоо шоу бизнесийн 3 том салбарт ингээд хүчирхийлэгчид энэ олон жилийн турш ноёрхлоо тогтоогоор эмэгтэйчүүдийн эсрэг ингээд дарамт үзүүлдэг байсан гэдэг ингээд одоо эхнээс нь ингээд хүмүүс одоо шүглүүлээгээд шүүхэд гомдол гаргаад эхэлж байна л та. За манад бас нэг юм хэрэг яригдсан үгүй юу хөгжмийн салбарын. За би нэг хүнийг нь санаж байна. Нэг хүн сэрчмээ байсан санаж байна. За нөгөө хүн юм бэлээ харангийн дуучин мэлүү нэг нь илүү энднээс лайваар ярьж байхдаа хоорондоо бараг л хүчирхийл үлдсэний инээлдэж байгаа. Никитоны дуучин. За тэрийгээ баг ингээ хүчирхийл үлдчихсэн баг энийгэж юуж болоогүй юм шиг сэрч маань бас тэгээ ярьжсэн. Тэгэхээр магадгүй зүгээр яг сайн мэдгүй энэ салбарын ингээл нөгөө идээд ингээд ээлж хийчээр ингээл задраал ингээд яваад байгаа юм байлгүй. Зөвхөн ганц Америк гэлтгүй хаасаагүй бэдэг бас юм салбарын онцлог юм биш үү те салбарын онцлог юм биш үү гэж баг бодогдохоор байна те. За энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Солонгос хамтыг Монголд өрөөтэй Gangnam хэмжээ хамтран ажиллаа. За мөн балга бүрээс ирч хүч өрөөтэй My Brand-ийн Smooth ус хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минут бас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр өргөжлөх болно. Баярлалаа. Баярлалаа.